За намаа амар төвшин гэдэг би 24 цаг унтаагүй шүү дээ. Гудамжаар нь алхаал. Тэгээ амьдрал гэдэг чи ийм байж бас болдгийл юм байна шүү дээ. Яагаад ингэж амьдарч болдгоо юм те? Тэнгүүтээ ингээл нөө залуу хүний өсгөлн юу н хөдөлт юм бэлээ. Ааста ийм юм дотор байх хэрэгтэй юм байна гэх. Яа ингэж амьдрах хэрэгтэй юм байна шүү дээ. Ингээл зангийн тулд яах хэрэгтэй. Бодлоо ингэж халтууртахгүй үнээр одоо хийсэн бол хийсэн шиг хийгээд өөртөө ингэж амжилт гаргах боломжийг өөртөө гаргаж байгаа байхгүй юу? Шинэ ертөнц зөөртэй нэг ч юм бас айгүй кайфтай шүү дээ. Тийм шүү дээ. За намаа амар төвшин гэдэг яг зарим нэг нь намайг таньж байгаа нэг нэвтрүүлгээр нэг 2 жил дараалал гарсан байдаг те. Тэгээд ер нь бол би саяхан нэг номоо гаргасан. Яагаад ном гаргасан бэ гэхээр айгүй их залуучууд танаас зөвлөгөө авъя гэдэг. Яаж сургуульд орох уу? Сургуулаа яаж сонгох уу? Мэргэжлээ яаж сонгох уу? Карьер энэ төр гэдэг. Тэгээ хүн болгонд одоо нэг бүрчлэн ярихад хэцүү болохоос би ерөөхдөө нэг товчгоо нэг ном гаргах чий гэдэг тэрийг гаргаад тэгээд ер нь бол миний хүлээлтээс агуу давсан тийм юу байсан бэл дээ залуучууд ер нь таалагдсан бололтой. Тэгээд яг би бас нэг залуучуудын хөгжил одоо энэ дэлхийн том давлгаан дотор ороод ингээд сэлэх боломж нь гарч иж байгаад нь бас жоохон ч гэсэн нэмэр оруулж яана гэдэг. Айгу баяртай байгаа. Тэгээ танаа дээр Томьёо платформ чинь бас ерөнхийдөө бас айгу тийм гоё зорилго нь адилхан юм байна. Тийм байна. Тэгээд би бол ер нь бол одоо энэ үеийн залуучуудад атаархаж байгаа байхгүй. Миний үед бол ийм юм бэ. Юу ч байхгүй те. Бид нар чинь зүгээр л ингээл өөр ямар сургуультай яваач мэдгүй харанхуй байл шүү дээ. Тэг жоохон хилтэй байсан уу байсан. Тэгэхээр тэрнээс өөр юу ч байхгүй. Ямар интернет байсан тэр байгаагүй тий. Байхгүйсэн тий. Юу ямар ч интернет байхгүй. Бид нар одоо нэлээд явган галгүй юу яриад шиг байна тий. Хэдэн оны үе юм бол? Би ч одоо хаан төрлөө хаан. Би ч Улаанбаатарт төрсөн. Сүхбаатар дүүргийн 40 мянгатад төссөн. За. Тэр 40 мянгатын атмануудын нэг юм байна тий. За миний атман чаашаа. Би ч дээрлгүүлжсэн тал дээр л байсан баг та. Сургууль руугаа би ч эхлүүрийн уртлын аркта байраад шүү дээ. Тэнд одоо манай аав хөр хэдэнд одоо хүртэл байж байгаа. Тэндээ амьдэрдгийн. Тэгэл тэндээс 3 дахь сургууль руу алхаад явдаг. Замдаа ингээд тэр чинь бас бариулна. Үзэг балаа болаалгана. Бас тэгэл гоё л сонирхолтой юм. Монгол 3 гэж өнөөдрийн Монгол 3. Биш Орос 3. Орос 3. Тийм Меркурийн артлын. За. Тэгэхээр Улаанбаатар төрөөд Орос 3 дахь сургууль руу шууд орос хэлээр сураад ирсэн гэсэн үг. Үгүй ингэсэн юм аа. Би чинь ингээд энд төрчөөд манай аав чинь дөнгөж залуу дипломатч болоод гадаад харилцааны яамд орсон байснаа. Эхний томилтоо аваад Праг явсан чи одоо Чехословак улс тэр үед. Чехт очоод би чинь 1 настайгаа очоод тэнд сургуульд ороод сургууль ингээ яаслт ороод. Тэгээ миний эхний анхны одоо сурсан хэл бол чех хэл байсан юм билээ. Чех хэл тийм. Тэгээ тэр одоо мэдээж бид тэр хэлээ мартсан боловч уншаад ойлгоод байгаа аюу сонио. Тийм. Их сонирхолтой байна. За. Харин тийм. Тэгээд мэдхгүй дахиад нэг хэлтэй хүн байж тээ. Харин тийм. Би чех хэл дээр жоохон ажиллах юм бол өөрөө санчхал юм шиг хэлээ. Харин тийм. Тэгээд тэнд нэг 6 нас хүртэл байж байгаа босож ирээд. Тэгээд шууд энэ Орос сургуульд орсон. За. Зүг. Нэг тийм сонирхолтой юм болсон юм аа. Юу яг тэр үед Jeffrey Sachs ингээд тэр үед Гарвардын их сургуулийн эдийн засгийн факультетийн профессор байсан. Одоо бол би сүүлд уншаад Columbia University байгаа юм шиг л. Мань нөхөр нэг оюутнуудтайгаа Монголд ирээд одоо энэ хөтөлбөр байсан юм шиг байгаа. Тэгээд нөгөө market economy капиталист нийгэм, капиталист эдийн засгийн тогтолцооны талаар лекц уншихгүй юу? Тэр нь би бүртгүүлээд ороод сонсоод бүр ингээд гайхаа тий. Тэр mind blown бах юм байт юм байна ингээд тий. Тэгээд яг тэр үе чинь бирж ингэж юу юм яриад хувьцаа, бонд ингээ хөрөнгө оруулалт гэдэг ингээл. Тэгэл ингээл миний толгой чинь ингээл ажиллаад заа хэвээр энэ чинь айгу сонирхолтой юм байна ингээд. Энэ талаар яаж одоо энэ одоо сэдвээр яаж өөрийгөө хөгжүүлэх үү гээл
бодож исэн чинь нэг зар сонд байна. За. Монгол улсын хөрөнгийн бирж ингэж байгуулагдсан. Ажилд урж яана гэдэг. За. Тэгэхээр нь дахиад очлоо энэ нэг талбай ажил. 10 жилийн хүүхэд 10 жил төгссөн. Тийшээ дахиад очсон чинь зол жаргал ингэ захирал. Одоо сүүлд нэг Монгол банкны захирал байсан тий. Мань нөхөр захирлаар томилдоод дүнгиж үүсгэн байгуулагдаад тэгээд би ч ингээд ярилцсанд ороод намайг ажилд аваад тэгээд хөөрхий дээр ажиллан ч юу бах те бахан бүртгэл хийдэг. Гэхдээ харин тий одоо 10 төгссөн хүүхдийг одоо хөрөнгийн бирж дээр ямар ажил хийх вэ? Одоо тэр үе чинь ховчлол явагдгаад нөгөө ягаан хуудас цэвэр хуудас муудсан гэж явж байсан шүү дээ. Тэрний нөгөө бүртгэлийн хийх гээд компьютер дээр анх ажиллаж сураал. За. Удаагүй л дээ би нэг 6 сар л ажилласан баг. Тий. Тэгэл ер нь их сургуульд орохгүй л байвал ер нь бол дээд боловсрол хэрэгтэй байна гэдэг ойлгосон. Заавал одоо их сургуульд сурах. Би мэдээж манай нийгэмд бас нэг тогтсон одоо дүрэн байдаг те. Жишг байдаг. Тэгээ тэрийг дагдаг нь одоо 99% байдаг л да. Гэхдээ тэр үед бол их сургуулиас өөр опшн байхгүй шүү дээ. Нэг л чи сургуульд явна, нэг сургуульд явахгүй. Тэгэхээр би бол юу гэж ойлгосон гэхээр за тэр үед чинь нэг юм би жоохон англи хэлтэй байсан. Тэгээд нэг ном олж авч уншсан. Market crashes гэж нэртэй нэг ном. За дахиад маркетинг тухай. Тийм, дахиад зах зээл нөө бирж одоо хувьцаа өссөн, буурсан, унсан гэд тэрийг уншихад аюулгүй олон юмыг ойлгохгүй байгаа байхгүй. Ерөөсөө ингээд нөгөө тэр номыг чинь бичсэн хүн нэг уншигч нь доод төвшний одоо нэг тодорхой мэдлэгтэй байгаа гэж бичсэн л дээ. Би бол надад тийм мэдлэг. Тэгэхээр за энийг мэдэх ёстой юм байна гэж ойлгож байгаа байхгүй. За тийм. Тэгээд өөрийгөө голоод. Тэгээд өөрөө олж байгаа байхгүй. Тэгээ би чинь за сургууль одоо яад юм блэ гэсэн чинь Тайваны засгийн газрын тэтгэлэгтээ олон улсын худалдааны сургалт ингэж нэг юм зарлагдаад. Тэгэхээр нь би за гэд тэрэнд нь бас өргөдлөө өгöd орчдөг юм байна. За одоо ингэж штэ. Одоо иймэрхүү мэдээллүүд одоо сонин дээрээс тэр зарыг олсон тий одоо энэ тэтгэлэг сургалтын талаар мэдээллийг олсон гэхээр нэг юм байнгын нэг юм нөгөө Стив Джобсын хэлдгээр нэг hungry тий өсөглөн ингээл эргэн тийшээ хараа явдаг байсан гэсэн үг үү? Тийм, ер нь бол угаасаа би яг би өөрийгөө нэг тийм сониучхан ингэж за сониуч гэдэг нь хэлээ тий сониуч ингээл юу байна ингээл энэ тэндгөө ингээл бас ингээд шургаад орчхоор тийм сонирхолтой байсан юм шиг байгаа. Ер нь одоо ч гэсэн ингээл мэдгүй юм байвал тэрэндээ айгүй одоо яг би мэддэггүй мэдэх ёстой гэж тэр ингээд судалдаг тий. Тэгээ тэр үед яг бас тийм байсан. За тэгээ тэр Тайваны юун дээр очиод ер нь бол тэр чин би одоо бие даагаад анхуд даагаад гадаад явж байгаа байхгүй юу? За. Одоо 17 18 настай таймаад. Тийм байна. За. Тэгэхэд чи ингээл яг нөгөө Тайван чи мэдээж хятадтай асуудалтай байсан болоо шууд одоо Монголоос Тайван нисэх нэгдүгээр боломж байхгүй. Тэгэхээр бид нар ингээд Токиогоор дамжиж нисэж байгаа байхгүй юу? Тэгээд Токиод буугаад картын барааны үе 90-ад он 92 он тий. Тэгээд эн чинь бүх ийм өмхийн капиталистууд чи ингэж амьдрдаг юм уу гэд. Йоо. Цааш ертөнц байгаа байхгүй. Би 24 цаг унтаагүй ш тэгээд годамжаар нь алхаал. Бүр ингээл за тий амьдрал гэдэг чи ийм байж бас болдгийл юм биш шүү дээ. Яагаад ингэж амьдарч болдгоо юм тий. Тэнгүүтээ ингээл нөө залуу хүний юу нэг ийм өсгөлийн юу хөдөлт юм бэл. Хаста ийм юм дотор байх хэрэгтэй юм байна ингээл тий. Яа ингэж амьдрах хэрэгтэй юм байна шүү дээ ингээл. Занкинд бол яах хэрэгтэй. Чех тийм байгаагүй тэр. Үгүй чех чи яг уу одоо социалист нэг бас л социалист нийгэм байсан шүү дээ. Анхудаага тийм капиталист юм шүү. Капиталист. Чи одоо бодчих Токиод байсан нөгөө Шинжуку кроссинг энтер Шибуя Мибуя кроссинг гэл баахан неон тийм өндөр байшнууд дунд ингээл яхад ангаад тэгсэн. Тэгээд бид нар чинь нэг Токиод 24 маань 30 хэдэн цаг болчоод цаашаа шууд Тайпей, Тайван нисэн баг. Тэгээд Тайванд очиод сургууль хичээл эхлэнгүүд нэг юм ойлгосон. Би өөрөө айгу мундаг англи хэлтэй гэж тэр үед боддог байсан байлээ л дээ. Орос сургуулийн англи хэлтэй. Өө зүгээр л уучлаарай байгаа юм. Харин тий. Өөрийгөө ингээ танилцуулах төдийл хөрх юм та. Тэгэл ёстой жинхэнэ англи хэлний crash course болвол
хичээс айгуу сайн хичээлээ хийхгүй бол бас юмас хоцорч байгаа юм шиг санагдаад. Тэгээд англи хэлийг ер нь бол нэг 3 сарын дотор нэлээд ажиг бол. Тэгэж нэг Тайван яваад сурж ирчээд байжсэн чинь аав ажиллаар Европ явцсан томилтоор. Би хэсэг энд байж байгаад хойноос нь очиод. За. Тэгээд ер нь их сургуульд орно гэсэн ер нь тийм зорилготой явсан л да. Тэгээд очисон чинь бас мөнгө төгрөг аягүй хэцүү. Манай авч өөрхийн тэгээд төрийн албан хаагч. Ичнээ дээр гадаад элчин сайдаар ажиллаж байсан чинь салин аягүй тэр үед л аягүй өрөвдөлтөй байсан. Бүхэл бүтэн гэр бүлийг тийм өнгөөр бас хижээнэ гэж бас аягүй хэцүү. Өөр ямар нэгэн тийм бизнес хуримтлал гэж юу байх вэ өөрхий те. Тэгэл зөвшөөрдөгчгүйсэн. Харин тийм. Тэгэл аав намайг дагуулаад сургууль дээр очиод тэгэл бүр ичгүй гээл гуйж байгаа хгүй тэр нөгөө юунаас нь захирлаас нь манай хүүхдийг ингээд хөнгөлт өгч те. Төвшнээс ингээд хөнгөлт өгчөөч гэл би бүр ичиж зовоол яа. Яана гэх. Ямар амаатын тэгээ сургуульд орчлоо өгөөл. Тэгэл өөрхийн намаа шиг ч дагуулж явж чаа сургуульд оруулаад тэр нөгөө Брюсселийн их сургууль ингээд мундаг сургууль та. Тэгтээ дан Франц хэл, би Франц хэл аач байхгүй, яач байхгүй. Дахиад нэг шинэ хэл гараад. Ядаргаа дахиад нэг шинэ нөгөө Франц хэл нь ярьж хахад мангар хэцүү. Хэдэн хэлтэй бэ дааж одоо. Гэхдээ би ч яг орс хэлтэй, англи хэлтэй, франц хэлтэй. Тэрийг жоохон чектэй. Чек би аюу сайн уншаад ойлгоод идэв. Тэрийг одоо хүртэл бас сонир санагдаад. Тэгээ голланд хэлтэй, голланд олон жил болсон болохоор. Даач хэлтэй. Даач хэлтэй. Тэгээд яг герман хэл сурж байсан. Ер нь ингээ телевизээр би ойлгох чинь. За. Сайхан нэг герман яваад яасан ч аюугаа сэрэгжээл герман хэл. Тийм үү. Тий. За. Тэгээд яг нэг жоохон хичээгүүл бас гайгүй болох юм. Тийм ээ. Вау, юу вэ? Гэхдээ хэл сурах бол нэг айгуу тийм агуу юм биш шүү дээ. Миний бодлоо. Яг орчинд нь очиод тийм яг орчинд нь хүн ингээ харьцахаас өөр аргагүй төвшөнд очичоод тэрийг жоохон хичээхэд тэгээд болчдөг байхгүй тийм. Тэгээд л хажуугаар нь би хоёр давхар ажил хийж авч чинь тэр мөнгө сургуулийнхаа төлбөрөө төлөхийн тулд хөнгөлөө төр чинь бас амар мөнгө болчих. амьдралын зарлах маань. Үгүй харин тийм. Тэгэл сургуулийнхаа номын санд ажиллаад library гэх тий. Өдөр нь оройн 7 хоногт 3 удаа яг сургуулийн хажууд нэг паб байдаг гэсэн оюутан. Тэнд нь ингэж пив аялдаг даваар ш. Гэтэ тэр ажлууд чи хүнд бас юм сургадаг үстэй. Гэхдээ яг хөө бас залуу юм чинь тэгэл ямар гэртээ суугаад л тийм биш мөнгө хэрэгтэй бол хэрэгтэй тий. Тэгээд ажил хийхгүй бол өөрөө яах юм бэ тий. Тэгээд юм сургана хүмүүстэй танилцсан. Яг нийгэм шиг. Тийм бас нэг тэр нөгөө сургуулийн уур амьсгал community дотор нь бас ороод бас нэг божгинчих тийм боломж гарсан л. Тэгж нэг сургуулаа яаж хийж байгаа нэг дуусгасан да. За мөнгө тэгэл тэр үед ч өөрхий тэтгэлэг гэж юу байх вэ Монголоос. Тийм бах тийм. Тэгэл ямар өөртөө манай гэр бүл нэг мөнгөтэй хөрөнгөтэй гэр бүл биш. Тэгэл нэг болгоод явсан. Тэгээд яг тэр Бельгитэй ажилласан юм уу? Үгүй. Амстердам руу яваад Голланд. Голландын тэр үед чинь Европын нэлээд топ 5 банкт орох ABN AMRO банк гэдэг банкнд ажилтаа. Эхлээд нөгөө трейни юугаар орж ирсэн. Тэгээд 3 сар дадлагжаад жинхлээд тэгэл миний одоо банкны карьер тэгж эхэлж ирсэн 99 онд. Шууд их сургуулаа төгсөөл. Их сургуулаа төгсөөл. Голландын том банк. Тэр яг яагаад орсон бэ гэхээр яг тэр үед тэр ABN AMRO банк нөгөө зүүн Европ Орос руу гэж тэлжсэн. Тэр Орос хэлтэй бас нэг тэр соёлыг мэддэг тийм залуучуудыг ингээд нэлээд тийм эрчимтэй ажилд авч ирсэн. Би Орос хэлтэй байсан болохоор бас тэгээд тийм бас нэг социализм төрсөн хүүхдийн бас нэг ач тус гарсан да. Тийм ээ тийм. Ер нь залуу наснда янз бүрийн юм хийхээс айхгүй байх хэрэгтэй юм лээ. Зүгээр л эргэлзээл би нэг чадахгүй байхаа. Энэ надад сонирхолтой байна. Заримдаа чи айгүй сонирхолтой ажил хийн. Тэрийг хийх ёстой
Тэгэл зарим тохиолдолд чи цалин авч игэл их юм заяа. А тэр дундаас чинь тэгэл за би эндээ үнэхээр нэгдүгээр дуртай юм байна, чаддаг юм байна, нийгэмд хэрэгтэй юм байна, ирээдүйтэй юм байна гэл энэ дөрөв хасалцгал тэгэл тасраа явчихна үсттэй. За саяны дөрвийг аягүй сайн манайхаа. За саяны дөрвөн шалгуурыг аягүй сайн харах юм шүү. 11 онд Монголд ирээд эхлээд хасын Дөнгөж санхүү нэгдэл гэдэг холдинг компанид ороод тэгээд дараа хас руу ороод Нодлын хөгжлийн банкт 6 сар ажиллаад тэгэл байж энэ. Хийж үзээгүй юм байна. Бага тий. Тэгэл ер нь тэгэл хүн зогсдгүй юм байна уу? Тийм бах тий. Зүгээр сонирхол нь өөрчлөгдсөн юм байна. Өмнө чинь би яг үндэ хэлэхэд залуу байхад бол танд мөнгө төгрөг аягүй чухал байсан. Би бас гоё хувцлаад, гоё газар амьдраад, гоё машин унаад энэ бол зүгээр байх ёстой зүйл байхгүй. Одоо бол одоо сонирхолгүй тий. Тий янз бүрийн юм үзсэн, идлээд үзсэн тий. Аялаад үзлээ. Одоо болохоор билүү бусдад яаж одоо өнөө хүртэл би бол хэлэхдээ өөртөө их илүү их анхаарч ирсэн бөгөөд одоо бусдад яаж илүү анхаарах вэ? Би одоо сурсан мэдсэн юм а яаж бусдад одоо тийм хувь нэмэртэй хэрэгтэй байх вэ гэдэг нь илүү сонирхолтой болчиход байгаа байхгүй надад. Тэгэхээс биш одоо би одоо яах юм те дахиад нэг банкны захирал болох юм уу тийм. Тэр бол одоо надад айгүй boring санагдаж байгаа байхгүй. Хийгээд үзсэн чадах юм чадна. Гэхдээ надад бол тэр зүгээр чаленж болохгүй л гэж би дотроо бодод байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд залуучуудтай өөртөө чинь яриад танаа хийж байгаа юмыг хараад ингээд бол бас нэг айгүй өөр юм нэхлэл байгаа байхгүй. Би бол залуучуудад ингэж хэлмээр байгаа байхгүй. Та нарын тоглоомны талбар чинь энэ биш ээ, тий? Энэ Монгол улс ч биш. Энэ бол Аз, Тэв, Дэлхий салбар дуртай салбарт ороод шингээд явах боломж нь байна. Тэхинд бол өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй. Хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Гол зарчим нь шүү дээ. Гадагшаа яваад юм сураад ажил хийгээд буцаж их орондоо ирээд тэр сурсан мэдсэн юм энэ нэг хоёр гүрний дунд хавчуулагдсан орондоо буцаж хөрөнгө оруулаад тэгээд та нарын өөртөө чи хүүхэд ач нар ч энэ усаар бахархах илүү их бахархах тийм боломжийн гаргаа тэрэндээ хөрөнгө оруулаа л гэж хэлмээр. Би бол гол яагаад Монголд ирсэн хичнээн сайхан тэгэл амьдрал гадаад байж болно шүү дээ. Тэр нэг буруу ч юм байхгүй тий. Эцсийн эцэд би бол гэр бүлийнхаа төлөө л явж байгаа юм чинь. Гэхдээ одоо би яагаад Монгол босож ирсэн нэг гол шалтгаан манай ээж аав байсан. Манай ээж хавдартай болоод биеийн муудаад тэгээд ингээд нэг хүүхдүүд нь байхгүй байхаар ч айгүй хэцүү байхгүй. Тэгэхээр ерөн заа окей би карьер ингэж надад өнөө хүртэл чухал байсан ч гэсэн бас ээж аавын хажууд байх хэрэгтэй байна гэж би ирж исэн байхгүй. Харамсалтай манай ээж нэг хэдэн жил 3 жилийн өмнө бурхан болсон. Гэхдээ би хажууд нь байсан те. Би бүх боломжоор манайд тусалсан. Одоо ч гэсэн аавда хань болоод ингээд байж байгаад би айгүй баяртай байгаа байхгүй. Яа тэгвэл эцсийн эцэд бол би бол ээж аавтаа баярлж авдаг. Намайг өнөө хүртэл ийм болгосон. Надад яг энэ залуучдын насанд амраа чи тийм юм бол те жинктиг гэж хизээч жоохгүй. Чи өөрөө сонголтоо хий. Өөрөө хариуцлагыг хүлээ. Бид нэр чадах ядгаараа чамд туслана. Одоо би бол тест залуучдаас тэгмээр байгаа байхгүй. Туслая, дэмжиж, зөвлөе. Ирээдүйд чинь бол би бол айгүй атархаж байгаа энэ залуучдад. Ямар гоё том боломжууд байна те. Тийм л энэ тийм болохоор залуучдаа дахиж хэлэхэд та нар өөртөө чадахгүй гэж хизээж бити бод. Яг үндэ хэлэхэд. Зарим юм мэдээж хэрэг зүг зүгээр хийж байгаад зүрхний мэс засал болохгүй тий тэр бол ойлгомжтой. Гэхдээ та нарын хувьд бол өөрийнхөө хөгжүүлээ дуртай юм аягээд зөвхөн Монгол биш Аз тий Европ, Америк дэлхийд хаана л бол хаана бусдаас дутхгүй сайхан ингээд ажиллаа хийгээд амжилтанд хүрээд явах боломж байгаа шүү. Yes. Okay guys. Болж байна уу? Болж байна. Яаш таа.